За Улаанбаатар смарт картын зүгээс өнөөдөр нэгэн мэдээллийг хийхээр та бүхнийг бол хүрц зэргийг өрсөн байгаа. За энэ маань юу гэхээр за иргэдийн гар дээр одоо ашиглаж байгаа нийтийн тээврт одоо ашиглаж байгаа Юмоны картыг одоо мобайлаар зэнэглэх, гар утсаараа зэнэглэх юм шинэ одоо хамтарсан үйлчилгээний талаар одоо өнөөдөр мэдээлэл хийхээр бэлэн болсон байна. За ингээд нийтийн тээврт одоо удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем одоо нэвтрээд 6 дахь жилийнхээ нүрэг үзэж байна. За одоогор бол үйл ажиллагаа эхэлснээс хойш манай компани зүгээс дотоодын компани зүгээс болон одоо дотоодын финтек одоо мэдээлэл технологийн компаниудтай хамтран одоо олон үйлчилгээнүүдийг бол нэвтрүүлж ирсэн байгаа. За 2016 онд Unitel, Mobicom одоо Skytel группуудтай хамтраад бол хамтарсан NFC SIM. За 2017 онд одоо Хаанбанктай хамтарсан хэрэглэгчийн данстай холбоотой за цэнэглэх шаардлагагүй одоо юм City Pass картын үйлчилгээ. За мөн одоо хугацаатай картын юм үйлчилгээнүүд бол нэвтрүүлж ирсэн. За 2019-20 онд бол мэдээлэл технологийн компаниуд ялангуяа одоо энэ финтекийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа одоо кассын програм болон посын одоо үйлчилгээ үзүүлж байгаа энэ компаниудтай хамтран одоо бэлэн бусаар одоо карт цэнэглэх үйлчилгээг бол нэвтрүүлж ирсэн байгаа. За одоогор бол нийслэлийн хэмжээнд бол карт цэнэглэх борлуулах одоо 1000 гаруй цаг бол үйл ажиллагаа явуулж байна. За ингээд за тэгвэл одоо өнөөдөр бид бүхэн одоо нэгэн шинэ үйлчилгээнийхээ албан ёсны нээлтийг бол өнөөдөр хийж байгаа. Тэр маань юу гэхээр одоо иргэд маань ухаалаг гар утсаараа Юмоны картаа цэнэглэх. За цэнэглэхдээ бол өмнө нь зөвхөн гэрээ цэгээр үйлчлүүлдэгээс бол одоо хизээч хаанаас ч одоо хүссэн үедээ одоо банкныхаа картаар бол ямар ч төлбөр шимтгэлгүйгээр одоо цэнэглэх ийм үйлчилгээг бол өнөөдөр ингээл албан ёсоор бол үйлчилгээг бол нэвтрүүлж байна. За ингээд одоо энэ үйлчилгээг одоо нэвтрүүлж байгаатай холбоотой Улаанбаатар смарт карт компани ерөнхий захирал Шин Дугуй өгүүлнэ. 먼저 울란바토르 시민들의 인사 말씀을 드리면서 코비드19로 힘든 이 시기에 대중교통을 이용하는 시민들의 감염 예방과 이용 편의를 향상시키고 카드 충전을 쉽게 하기 위해 하이페이먼트 솔루션스와 협력하여 모바일 충전 서비스를 도입한다는 것을 알리는 바입니다. За юуны түрүүнд Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ амар мэндийг эрхээ мэдхийн сацуу. За коронавирусын цар тахлын улмаас одоо хүнд хэцүү нөхцөл байдлын үед одоо цаг үед нийтийн тээврээр зорчдог иргэдийгээ одоо томоо болон томоо төст өвчнөөс урдсан сэргийлэх мөн одоо нийтийн тээврийг хэрэглээг илүү хялбарчлах Юмоны картын цэнгэлтийг илүү хялбар болгох үүднээс High Payment Solutions компанитай хамтран за мобайл цэнгэлтийн үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа үүгээр одоо танилцуулахад таатай байна. 우리 유머니 카드는 2015년에 유인 충전기를 이용한 가판상 충전 서비스를 시작한 이후 작년 2019년도에는 리테일 점포의 결제 관리 시스템과 연계한 포스 충전 서비스를 도입하여 현재 누적 충전 가맹점 수를 1,000개 이상으로 확대하여 시민들의 충전 접근성을 상당히 개선하여 왔습니다. За манай Юмоны картыг 2015 онд цэнэглэх төхөөрөмжийг ашиглан карт цэнэглэх борлуулагч цэгүүдээр дамжуулан одоо үйлчилгээг үзүүлж эхэлсэн. За 2019 оноос жижиглэн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа. Цэгүүдийн одоо төлбөр тооцооны посын системтэй бол холболт хийгдснээрээ цэнэглэх үйлчилгээг бол илүү хялбарчилж одоо өссөн дүнгээр одоогор Улаанбаатар хотын хэмжээнд 1000 гаруй одоо гэрээ цэг 1000 гаруй цэгийг ажилуулж байна. Мөн одоо иргэдэд Юмоны картын цэнэглэлтийн үйлчилгээг одоо хүртээмжийг нэмэгдүүлэн сайжруулж ирсэн. 그리고 드디어 오늘 시민들 본인 휴대폰에서 유머니 카드를 충전하는 NFC 충전 서비스를 정식 오픈하게 되었습니다. 이로써 시민 여러분께서는 충전점에 가지 않고도 언제 어디서든 즉시 충전할 수 있게 됨에 따라 시민들의 충전 불편을 획기적으로 개선하였습니다. За өнөөдөр иргэд өөрсдийнхөө гар утсаараа Юмоны картыг цэнэглэх боломжтой мобайл цэнгэлтийн үйлчилгээг бол албан ёсоор нээлтийг хийж байна. За ингэснээр иргэд та бүхэн одоо хизээч хаанаас хүссэн үедээ Юмоны картаа цэнэглэх боломжтой болж байгаа ба Юмоны карт цэнэглэлтэй холбоотой үүсэж байгаа хүндрэлүүдийг үүгээр одоо шийдвэрлэж байгаамаа. 이런 서비스를 국제적으로 우수한 기술 인증을 확보하고 있는 하이페이와 제휴하여 출시하게 된 점을 대단히 기쁘게 생각하면서 기획, 개발, 테스트 단계마다 적극적으로 협력하여 주신 하이페이에게 특히 감사드립니다.
За уг үйлчилгээг бол олон улсын шилдэг технологиг гэрчилгээг авсан High Payment Solution компанитай хамтран нэвтрүүлж байгаадаа манай компани зүгээс бол маш их баяртай байна. Мөн одоо төлөвлөлт хөгжүүлэлт одоо тестийн бүх шатанд идэвхтэй хамтарч ажилласан High Payment Solution компанид бас талархсаа илэрхийлж байна. 우리 회사는 유비 시민들이 유머니를 대중교통뿐만 아니라 생활 필수 결제 수단으로 소지할 수 있도록 하기 위하여 현재 클라우드 기술 기반의 QR 등 다양한 결제 방식을 적용한 모바일 유머니 페이 솔루션을 조사 연구하고 있습니다. За манай компанийн хувьд Улаанбаатар хотын иргэдэд Юмоны картыг зөвхөн одоо нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж зогсохгүй өдөр тутмын амьдралд одоо зайлшгүй шаардлагатай төлбөрийн хэрэгсэл байлгахын тулд одоогийн байдлаар клауд технологид суурилсан контактлес болон QR төлбөр тооцооны шийдлүүдийг багтаасан төлбөрийн аргачлалуудыг багтаасан Юмоны Pay үйлчилгээг нэвтрүүлэх талаар судалгааны ажлуудыг одоогор хийж байна. 내년 2021년부터는 본 솔루션을 국내 핀테크 또는 모바일 결제 플랫폼 회사들과 적극 협력하여 개발할 예정이며 이 솔루션이 도입된다면 유비 시민들에게 더 편리하고 포인트 제도 등 훨씬 많은 혜택을 제공할 수 있는 몽골의 대표 선불 카드가 될 수 있을 것으로 기대합니다. За 2020 оноос уг технологийн одоо шийдлүүдийг Монголд дотоодын финтекийн компаниудтай хамтран мобайл төлбөр тооцооны платформуд дээр хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба технологийн шийдлийг үйлчилгээнд дэвтрүүлснээр Улаанбаатар хотын иргэд илүү хялбар төлбөр тооцоо хийх мөн одоо point оноо зэрэг илүү хөнгөлтүүдийг үзүүлэх боломжтой урдсан төлбөрт жишг төлбөрийн хэрэгсэл болгож чадна гэж бид үзэж байна. За одоо ингээд өнөөдөр шинээр нэвтрүүлж байгаа энэ хамтарсан үйлчилгээтэй холбоотойгоор High Payment Solutions компани гүйцэтгэх захирал Б Наранбат үг хэлнэ. За сайн бацгаана та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Намайг Баталгай Наранбат гэдэг High Payment Solutions компани үүсгэн байгуулагч гүйцэтгэлээр ажилладаг. За бид бүхэн яг одоогоос 1 жилийн өмнө 2019 оны 10 сарын 24-ний өдөр Монгол банкнаас төлбөрийн карт хүлээн авах тусгай зөвшөөрлийг гардаж авсан байж байгаа. За одоогийн байдлаар бол энэхүү тусгай зөвшөөрлийг бол нийт арилжааны 12 банкнаас гадна за манай компани эзэмшиж байгаагаараа онцлогтой. За бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол өөрсдийнхөө энэ мобайл хэтвч гэдэг бүтээгдэхүүнийг хөгжүүлсээр ирсэн. За өнөөдөр бол бид бүхэн wallet-ныхаа нээлтийг хийхдээ Юманы компанитай хамтарч за энэ иргэдийн автобусны Юманы картыг за мобайл гар утсаараа цэнэглэх энэ үйлчилгээтэйгээр хамт нээж байна. За та бүхэнд хэрхэн Юманы картыг гар утсаараа цэнэглэх вэ гэдэг туршилтыг одоо гар утсан дээр үзүүлье. За тэгэхээр манай High Pay Wallet гэдэг энэ wallet маань бол одоо App Store болон Google Store-оос татаж авах юм боломжтой байж байгаа. За энгийн одоо дурын хэрэглэгч болгон манай аппликейшнийг татаж авах, за үүнийг хэрэглэх болцоотой бидэртээ ямар нэгэн уулзах, гэрээ контракт байгуулах шаардлага байхгүй. За аппликейшнаа татаж авсан бол энэ дээрээ арилжааны банкны дурын картыг холбох боломжтой. За ингэснээр бол иргэд холбохдоо нэг удаагийн e-pin код гэдгийг хийсэн бол түүнээс хойш дахиж одоо pin кодыг юм шаардлагагүй байж байгаамаа. За иргэд хэрэглэгчтэн байна гар утсан дээр энэ хүү physical bit картыг virtual card болгож холбосныхаа дараа энэ хүү Юманы картыг цэнэглэх боломжтой. За Юманы картыг хэрхэн цэнэглэх талаар та бүхэнд үзүүлье. За манай аппликейшнийг гол байршиж байгаа Юманы карта цэнэглэлээр хэсгээр дарна. За энэ дараа бол NFC унших хэсэгт нь Юманы карта хойно нь барьж байршуулна. За ингэснээр энэ картын дотор хэдэн төгрөг байгаа, за хизээ суусан, явсан бай гэдэг энэ үйлдэлүүд нь гарч ирнэ. За энэ дээр мөн аппликейшн дээр байж байгаа цэнэглэх хэсгээр дарна. За цэнэглэх хэсгээр дарлаа. Бид нэр үнийн дүнгээ 5,000 төгрөг гэж оруулахад цэнэглэн. За ингээд хормын дотор цэнэглэлчлээ. Тэгэхээр энэ картын дотор одоо бол сая түрүүн 14,000 төгрөг байсан бол одоо 19,000 төгрөг болсон бөгөөд энэхүү картаар бид нар автобусандаа сууж хэрэглэх юм болцоотой болж байгаа гэсэн үг. За энэ карт бол өөрөө NFC гэдэг технологитой байдаг. За сүүлийн үеийн буюу 2014 оноос хийгдсэн
iPhone 6, за мөн Samsung-ийн S3 гэдэг утаснаас хойших бүх утаснууд бол өөр дээр NFC гэдэг уншигдаг юм төхөөрөмж гар утасны хойно суурилсан байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар утаснуудаа NFC картаар барьж уншуулахад үүнийхээ ард нь дотор нь хэдэн төгрөг барьсаж байгаа нь харагдана гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бид нар virtual картаараа цэнгэлж болно. За мөн цэнгэлэгтэй Hype аппликейшн дээр холбосон олон төрлийн өөрийнхөө картнуудаасаа банкны картаасаа мөн цэнгэлж болно. За жишээлбэл би одоо өөрийнхөө холбосон хаан банкны картаас цэнгэлж та бүхэнд үзүүлье. За мөн одоо утсан ард нь барьлаа. Цэнгэлэгдсэн буюу миний хаан банкнаас одоо мөнгө гарлаа гэдэг мессеж маань хормын дотор хүрээд ирчихэж байгаамаа. За тэгэхээр энэ хүү аппликейшн маань хэрэглэгч одоо хизээж хаач дурын хүссэн үедээ аппликейшнаа татаж аваад Юмона карта цэнгэлэх юм болцоотой болж байгаа. За манай аппликейшны бас онцлог давуу талууд гэх юм бол хүн заавалчгүй карта цэнгэлэхгүйгээр манай аппликейшнийг ашиглаад одоо бидний зааварчилгааг үүснээрээ 100 төгрөг шууд одоо бэлгэнд авах. За мөн 20 найзыгаа урьснараа 2000 төгрөгийг одоо дансанд авах юм болцоотой. Тэгэхээр одоо 2100 төгрөгийг одоо бид нар хэрэглэж болсон даруйд өгнө. За 2100 төгрөгөөр одоо Юмона карта цэнгэлэхэд одоо 300 төгрөгийн талиа буусанд жишээ нь 7 удаагийн аялал хийх гэдэг юм уу ийм боломжийг бид бүхэн бүрдүүлж байгаамаа. За мөн дашрамт сүлд нь хэлэхэд бид бүхэн Юмона компанитайгаа хамтраад нэгэн одоо тийм одоо суглаат аяныг одоо зарлж байгаа. Энэ маань бол бид нар нийтдээ 7 хоног болгон Юмона картаараа нэг хүн удаа цэнгэлсэн хэрэглэгч болгоно бид нар автоматар суглаа өгөн. За энэхүү суглаа ямар учиртай суглаа вэ гэх юм бол 7 хоног болгон 5 азтан бид нар бүтэн жил автобусанд үнгүй зорчих юм ихээр шагнаж байгаа. За энэ аяныг бид нар бол нийтдээ 17 хоногийн турш шалгаруулж нийтдээ 50 одоо азтан бид нар бүтэн жил үнгүй одоо автобусаар зорчих ихээр бид нар картаар одоо шагнана гэсэн үг. Тэгэхээр энэ цуглаанд хамрагдахын тулд иргэд 7 хоногтой нэг удаа ямар нэгэн үнийн дүн харгалзахгүйгээр Юмона карта Hype аппликейшнээр татаж авахд одоо цуглаанд оролцох боломжтой болох юм аа. За баярлалаа. За өнөөдөр ерөнхийдөө өгөх мэдээллүүдээ манай компани болон одоо Hype Solutions компани зүгээс бол өнөөдөр их мэдээллүүдээ өгсөн байгаа.